Сайн уу намайг Энди Петро гэдэг. Олон жилийн өмнө надтай тохиолдсон зүйлийн талаар би ярмаар байна. 1955 онд их сургуулаа төгсгөөс 2 хоногийн өмнө манай ангийнх нь ойролцоох нуур руу зугаалгаар явцгаасан юм. Тэгээд бид бүх зүйлээ бэлдээд хүрэх газар очтол зуны сайхан өдөр байсан. Гисэн хідэж цаг агаар ус их хүйтэн байсан. Учир нь Мичиганд усны халаа байдгүй. Бид хэд тоглож английнхнаараа байж байдаг. Гэвч би 1500 ярдын цаана зарим найз нараа хөвөгч салцсан дээр байгааг олж харсан. Тэд над руу даллаж цуг сэлхийг уриалсан. Үнэн дээр би усан сэлхийг огт хүсээгүй. Яагаад гэвэл ус надад хэд хүйтэн байсан. Би гүйж очиод ус руу шумсан. Ус үнэхээр маш хүйтэн байлаа. Би тавц руу сэлж ихсэн ч хагас занд хөрөх үед гизний доод хэсгээр шүрмэс татаж эхлэв. Хөлөө хөдлөж чадхаа болсон. Усанд сарвалсан хус залгилж ихсэн бөгөөд удалгүй усан доор орсон. Айдас давтаж яахаа мэдэхгүй байв. Гэтэл гэнт би дахин усны дээвэр гарчиж толгой минь уснаас ил гарсан байлаа. Эргэнд хорноо харуул тавцан дээр байгаа залуусыг харж байв. Би хашгирч чадсангүй. Хоолоом усаар дүүрэн байв. Намайг гараад алхахад тэд над руу бас гараад алж гисэн. Намайг тоглож ийн гэж утсан байх. Гэтэл би дахин доош живж энэ удаад гарч чадсангүй. Ус улам хүйтэрч би бүх биеэрээ жижиж байлаа. Доошлох тусам харахгүй болж хөлөнд минь хуурын ёроолын цэрлэг ургамал мэдрэгдэж ирсэн. Би зэрлэг ургамал дундуур гулсаж байгаад гэнт ёроолд нь суусан байдалтайгаар хурж очив. Тэр мөчд би арай дээрдэж байгаа мэт санагдаж гараараа түлхээд дахин усны мандал руу гарч чадна гэж бодсон. Гэвч гараа доош дармагц байдал бүрд ордож би бүрэн гатсан гэдгийг ойлгосон. Тэр агшинд бүх бие минь хашгирч байгаа мэт болж би үхэж байгаа эцэст нь хүлээн зөвшөөрөв. Яг тэр үед толгойд минь нэгэн дуу хоолой сонсогдсон. Тань л мэд бодож хэн болохыг мэдэхгүй тэр дуу надад. Энди чи зүг тэмцгээ болоод амрах хэрэгтэй. Би толгой дотор өөртөө ярилцж чи галзуу юм уу? Би гарах хэрэгтэй. Надад амьсгалж болох жоохон ч гэсэн агаар хэрэгтэй. Хоолой надад Энди чи үнэхээр тайвшрах хэрэгтэй. Зүгээр тайвшир. Би тэгж чадахгүй гэж хариулсан. Тэгтэл тэр хоолой надад Энди чи бие сул тавих хэрэгтэй. Би тэр дуу хоолойд хэрвээ би бүхнийг тавьбал усны мандал руу гарч чадна гэж амлаж байна уу гэж асуухад тэр чи бие сул тавьбал бүх зүйл сайхан болно гэхэд би чи амлаж байна уу гэж асуусан. Тэр тийм ээ амлаж байна гэж хариулсан. Яг тэр мөчид би бие сул тавилаа гэж бодох хоромхон зур би гэнэт биеэсээ гачсан байлаа. Цаг хугацаа огт байхгүй мэт тэр агшинд нэг мөчд би биедээ байсан дараагийн агшинд аль хэдийн хонгол дотор очихсан байна. Хонгол руу яаж оцсноо би огт сандаггүй. Хонгол дотор би дулаахан тайван ад жаргалтай байж дахин амьсгаж чаддаг болсон. Бүхэлдээ хэмжээлшгүй их баяр хөөр бодсошгүй хайраа дүүрсэн байлаа. Энэ өвчл үнэхэр гайхалтай байсан. Хормын төдөд аимшигтай айдсаас хязгааргүй баяр жаргал руу шилжсэн мэд. Би өөрийгөө бүрэн дүүрэн ад жаргалтай байгаагаа мэдэж доош харахад нэгэн би харагдав. Доор харанхуй байсан атал би үүнийг харж байна. Сони юм аа гэж бодоход тэр миний өөрийн бие байсныг ойлгосон. Гэхдээ миний бие надад огт хамаагүй санагдсан. Нуурын ёроолд байгаа өөрийнхөө биеийг харсан тэр мөчд амьдралдаач тэр дэлхий дээр байгаадаач огтхон ч ач холбогдол өгөөгүй. Учир нь би аль хэдийн гэртээ харсан гэдгээ мэдэж байсан. Би өөр зүглөө хэрэглээд харахад нэгэн гэрлийн цэг харагдав.
Тэр гэрэл тийм том биш ч хэрнээ үнэхээр асар тод нүдийг минь түлэх ёстой мэд санагдсан ч огт өгтгсөнгүй. Ямар гайхалтай хурц гэрэл вэ гэсэн хэрнээ миний нүдийг өвдөхгүй юм. Би аврах том соронц татагдж байгаа мэд мэдрэмт төрж тэр хүч намайг хонглоор дамжуулан гэрэл рүү улам ойртуулж байлаа. Энэт цаг хугацаа үгүй мэд нэгэн агшинд би хонголд байхаа болж асар том бөмбөлөг дотор очихсан байв. Тэр бөмбөлөг нь хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнтэй дүйцгээс атсар том хэмжээтэй. Би түүний олд хөвж дотор нь болон эргэн тойронд 360 градусын турш хаасайгүй харахад миний бүх амьдрал хийж байсан бүх зүйлсийг харуулсан жижигхэн хөдөлгөөнд дэлгэцүүд үзэгдэж байлаа. Тэгээд гэрэл миний хажууд мөн би түүнийг харахгүй ч түүнийг тэнд байгааг мэдэж байв. Би тэр гэрэлтэй харилцаж эхэлсэн. Миний бүх амьдрал бүх үйл явдлын талаар бид ойлголцоход би бүгдийг нэгэн зэрэг харж юу ч бодлянтаа санагдсангүй. Бүх зүйлийг бүрэн ойлгож байлаа. Амьдэрсэн бүх нас, хийсэн бүх үйлдэлүүдээ. Ямар нэгэн дэлгэцээр анхаарлаа төвлөрүүлэх бүртээ би тэр мөчийг дахин амьдарч байв. Гэхдээ энэ удаа би зөвхөн үйл явдлыг бус тухайн үед харилцаж байсан хүмүүсийн мэдрэмж миний тэнд үзүүлсэн нөлөөгч бүрэн мэдэрч ойлгож байлаа. Жишээ нь гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаа агшин тэд юу бодож байгааг, юу мэдэрч байгааг нь яг адилхан ойлгож байсан. Учир нь тэнд юу ч нууц биш, л мэдэгдэх зүйлгүй бүх зүйл ил тод байв. Мөн би өөр амьдралуудаараа дамжин өнгөрсөн. Эмэгтэй хүн болж амьдарч байсан, амьдралж байлаа. Өөр гариг дээр огшиж байсан, туршлагуудж байсан. Би тэнд олон сар байсан мэд боловч дэлхийн цаг хугацаагаар бол ердөө 10-аас 15 минут л живсэн байсан. Үгүй бас би энд сууж ин бүхнийг ярих боломжгүй. Эдгээрийг харж байдал дахин нэг цаг хугацаагүй агшинд би тэр авраг бөмбөг дотор байхаа болж дахин хонголд очихсан байв. Энэ удаад би тэр гэрэлд маш ойр болов. Ягц компьютерийн дэлгэцэндээ ойрхон сууж байгаа мэтээр. Би тэнд зогсож байдал гэрэл надад "Энди, би чамд хайртай" гэж хэлв. Миний нэрийг мэдэж байгаад нь би ихэд гайхсан. Дараа нь гэрэл "Энди, бид чамд хайртай" гэж хэлсэн. Бид чамд хайртай гэж хэлэх агшинд гэрэл болон очин тойрон бүдгэрж оронд нь надтай адилхан тоо таамшгүй олон гэрлүүд гач ирэв. Тэд бүх нэгэн дуугаар гэртээ тавтаа морж "Энди" гэж хэлсэн. Тэр мөчөд би гэрэлд шингэж өөрөө гэрэл болон хөвгсөн. Би гэрлээс илүүч биш, дутууч биш. Харин түүний нэгэн хэсэг гэрлийн голограм хэлтэрхий байлаа. Энэ бол хүний хувьд төсөөлхийн арга үгээр илэрхийлэшгүй гайхамшигтай мэдрэмж байсан. Тэр мөчд би бүхнийг мэддэг болсон. Юу гэсэн үг вэ Энди? Шууд утгаар би бүгдийг мэддэг. Миний мэдэхгүй зүйл байгаагүй. Тиймээс хүмүүс надаас асууж байсан. Гэрэлд байхдаа дайн инх тайвны тухай асуусан уу гэж асуухад би үгүй гэж хариулдаг. Надад асуух шаардлага байгаагүй. Учир нь би аль хэдийн бүгдийг мэдэж байсан. Би гэрэлтэй хамт байхдаа түүний маш хөвгчлөлтэй гэдгийг мэдэрсэн. Гэрэл гайхалтай хошин мэдрэмжтэй инээдхөөр баяр баясгалаар дүүрэн байв. Бид авраг бөмбөлөг дотор миний амьдралын тоймыг харж байхдаа гэрэл надад "Энди, чи хүнд яс их бүх өмцнийг хараач. Урт хугацаанд бол энэ бүх зүйл огт чухал биш шүү дээ. Яагаад чи хараас сул тавиагүй юм бэ? Яагаад илүү хөнгөн хандаж дэлхий дээр байх хугацаанд илүү их хөгжилдөөгүй юм бэ? Чи тэнд удаан байхгүй. Бас тэр бүхэн бодит зүйл биш шүү дээ. Яг л жүжиг эсвэл кино шиг. Энэ гариг дээр 8 тэрбум жүжигчин би тэд бүгд өөрөөр дүр бүтээж байна. Тэд янз бүрийн хувцас өмсөж явдаг. Өөр шашин, өөр арсны өнгө, өөр хүүс, өөр ялгаатай төрхүүдтэй. Гэхдээ жүжиг дуусах явцад хуцаа тайлаад гэрэлд буцаж ирэхэд гинэд бид бүгд нэг гэдгээ ойлгодог.
Бид бүгд ижил ив сурвалжаас бүтсэн. Надад чамаас ялгаатай зүйл байхгүй. Чамд ч бусдаас ялгарх зүйл байхгүй. Бид энэ дэлхий дээр ялгаатай мэд харагдахын тулд хоц өмссөн байдаг. Учир нь гэрэлд байхдаа мэддэг зүйлээ л мэдэрч чадна. Харин энд ирснээр гэрэлд байхдаа мэдэх боломжгүй туршлагуудыг амсахын тулд ирдэг. Жишээлбэл би анх удаа ярьж үзэх мэдрэмжийг дахин амсах боломжгүй. Учир нь би бүх насаараа ярьж ирсэн шүү дээ. Учир нь гэрэлд байхдаа бүхнийг мэдэх нь нэг хэрэг, харин тэдгээрийг биеэрээ мэдэрч турших нь огт өөр зүйл юм. Тиймээс туршлага хуримтлуулахын тулд бид өөрсдийн татамжаа бууруулан ирдэг. Учир нь хүн болгон өөрийн гэсэн татагдшгүй давтамжтай. Энэ давтамж таныг надаас өөр болгодог. Тэгэхээр би өөрийн давтамжаа бууруулснаар энэ дэлхий дээр биелэн төрж өөрийн хүссэн зүйлсийг хийж, хүссэн туршлагууд амсаж амьдрах боломжтой болсон. Би ямар нэгэн зүйлийг туршлага болгож мэдэх бүрт чийж мөн адил туршлага болгож, бусад ч туршлага болгож авдаг. Энэ бүгд нэгэн зүйлд хувь нэмэр оруулдаг. Зөвхөн цорын газар нэг л гэж би. Одоо байгаа, байсан, ирээдүйд орших бүх зүйл кэрнийг дотор багтдаг. Би энэ Украин гаралтай Анди Петров гэвч хүн хуцыг мэдсэн. Энэ бүхэн миний тууж өнгөрөөсөн үнэхээр гайхалтай туршлага болсон. Andy Petrov of Ukrainian descent living in the United States of America in 2022. Би өөрийн дүрийнхээ зохиолыг уншиж энэ байх хугацаанд хийх ёстойгоо хийсээр энэ түүх дуусах мөчийг хүлээж байна. Тэгээд дүр минь ажиллаа дуусгахад би эндээс гарч жинхэнэ байх газар руу буцна. Гэрэлд байх тэр бүх үйл явц үнэхээр итгэмээргүй гайхамшигтай байсан. Надад бол тэнд олон жил, бүр хэдэн 100 жил байсан мэт санагдсан. Гэвч гэрэлд цаг хугацаа гэж байдаггүй. Тэнд шатлалт гэж үгүй. Шүүлт гэж үгүй. Тусгаарлалт гэж огт байдаггүй. Тэнд бид бүгд нэг уйтгартай хэлбэрээр биш, харин ч эсрэгээр үргэлж хөгжингүй, үргэлж ад жаргалтай байх. Гэрэл надад Анди чи буцах ёстой. Харин би үүнийг сонсоод үгүй шүү, үгүй. Би хаашаач буцахгүй. Гэрэл хоёр дахь удаага Анди чи буцах ёстой гэж хэлсэн. Тэгэхээр би хариуд нь чи намайг юу гэж хэлснийг сонсоогүй юм уу? Надад тэр гавь руу буцаж явах шаардлага байхгүй. Би гэртэй байна. Гэрэл 3 дахь удаага надад хандаж хэлэхдээ Анди чи буцах ёстой. Яг буцах гэдэг үгийг сонссон акшнд би өөрийгөө хүчээр бие рүүгээ шидэгдэж буй мэдэрсэн. Энэ бас миний төсөөлж чадах хамгийн аимшигтай мэдрэмж байсан. Харин би биеэсээ гарч гэрэл рүү буцаж очих үедээ мэдэрсэн мэдрэмж бол төсөөлж боломгүй гайхамшигтай оргилсон баяр хөөр байсан. Надад бол харин эсэргээрээ бидээ буцаж ирэх нь хамгийн аимшигтай туршлага болсон. Би тэнд байхыг огт хүсээгүй. Одоо ч гэсэн би энд байхыг хүсдэггүй. Гэхдээ хийх ёстойгоо хийж байна. Ингэж бүхнийг сонсож байхдаа би элсэн дээр гидсээрээ хэвтэж толгоогоо хажууд иш харуулсан байлаа. Тэд уушг дотор үсийг гаргахын тулд уушг минь дааж байсан. Энэ явдал зүрх уушгины сэхэн дуралгаар Сибаар гарч ирэхээс өмнө 1950-ад онд болсон. Би уушгнаас усыг ханиалан гаргаж байсан. Ташрамд хэлэхэд би огт ухаан алдаагүй. Энэ бүгд нуурын ёроолд биеэс гарсан мөчөөс эхлээд эрэг дээр би ирүүгээ буцаж орсон тэр агшин хүртэл тасралтгүй ухамсарын урсгал байсан. Ямар ч хоосон завсар, тасарсан хэцэгт огт байгаагүй. Миний бие тэр үед аль хэдийн дууссан мэт зүгээр л хилдэж байлаа. Загсны хоол бодлого гэж байгаа мэт. Харин би тэнд байгаагүй. Би гэрэл дотор байсан. Тэд биеийг минь олсон үед хэн мосныг ч би мэдэхгүй. Бас сонирхолж байгаагүй. Учир нь би өөрийн биедээ огт ач холбогдол өгөөгүй. Намайг босгоод хүмүүс "Энди юу болсон бэ? Живэх ямар мэдрэмж вэ?" гэж асуусан. Харин би юу ч санахгүй байна гэж хэлсэн. Тэр бас миний амьдрал дах анхны том худал байсан. Би юу ч санахгүй бүгд хоосон гэж хэлсэн. Гэтэл энэ үнэн биш. Одоо миний ярьж буй эдгээр тод дурсамжууд бараг 70-аад жилийн өмнө болсон зүйлс. Би тэдгээрийг одоо ярьж байхдаа ч 1955 онд
Нуурын ёроолд мэдэрч байсан яг ижих мэдрэмжийг дахин мэдэрч байна. Гэрэл дотор байх тэр баяр хөөр, экстазийн мэдрэмжийг үгээрээ илэрхийлэх боломжгүй. Эцэст нь бүгд л мэдэх болно. Учир нь хүн бүрийн туршлагыг авна. Бид бүгд энд ийсдэг, бүгд буцдаг. Мөн үүнийг дахин янз бүрийн хэлбэр, янз бүрийн галактик өөр ертөнцүүдэд давцаар байдаг. Энэ бол хизээж дуусахгүй түүх юм. Тиймээс би босоо дотор үнийг би хэнд ч хэлж болохгүй гэж бодсон. Би энэ тухай 30 жилийн турш хэнд ч яриаггүй. 1950 онд нийт улсын зүйлийг нэрлэх ямар ч үг огт байгаагүй. Бүхэлд ойрцсон туршлага гэдэг ойлголт тухайн үед огт байдаггүй байсан. Харин тэр нэр томьёог 70-аад оны сүүлээр доктор Моуди анх бий болгож томьёорж хүрээтэй тайлбарласан. Энэ явдлаас хойш 25 жилийн дараа түүний амьдралын дараах амьдрал номыг би анх уншихдаа би ажлын тамилтаар онгоцны буудлаас буцаж явахдаа тэр номыг олж харсан. Зүгээр л аваад дотрыг нь харахгүй худалдаж авсан юм. Пальтооныхаа халаас нь хийчихэд гişтэй харсан. Гişтэй ирээд хоолоо идэж хүүхдүүдээ унтуусныхаа дараа би нэг ном олсоо үнийг уншин. Та нар харин унтцгаагаарай. Шүүгэнээс номоо гаргаад амьдралын дараах амьдрал номыг уншиж эхэлсэн. Би тэр номыг өглөөний 3-4 цаг хүртэл нэг амьсаагаар уншсан. Зүгээр л тавьж чадахгүй байлаа. Нулимс нүднээс минь өөрийн ирэхгүй урсаж байсан. Учир нь энэ олон жилийн дараа би гал зөө биш гэдгээ ойлгосон. Толгойд минь байсан бүх дотоод зөрчил, мартах боломжгүй зүйлийг мартах гэж оролдсон айдас, хинт ч хэлж зөрөхлөхгүй тээж явсан тэр бүх зүйл энэ бүгд 25-30 жилийн турш үргэлжилсэн үнэхээр аимшигтай үе байсан. Гэтэл гэнтхэн л би галзуу биш гэдгээ мэдсэн. Өөрийгөө галзуу юм болов уу гэж үнэхээр итгэчихсэн явсан хүнд галзуу биш гэдгээ ойлгоно гэдэг гайхамшигтай мэдрэмж байдаг. Гэрэлд мэдэрсэн тэр бүх зүйлс надад зааж сургаж ирсэн юутач намайг өсгөж хүмүүжсэн альва ойлголттой огт нийтж байгаагүй. Юу ч авцалтаагүй утга учиртай санагддаггүй байсан. Харин одоо л би энэ бол үхэлд ойртсон туршлага байсан юм байна гэдгийг ойлгосон. Үүнийг хүлээн зөвшөөрмөгц би бүр илүү ихийг санаж эхэлсэн. Тийм ээ, одоо л ойлголоо гэж. Одоо би зүгээр л гистэй буцахыг хүсэж байна. Энэ л миний гол санаа. Би гистэй буцмаар байна. Мэдээж тэр удахгүй тохион. Тэр болтол би чадах ч нэгээрээ аль болох баяр хөөргийг мэдрэхийг хамгийн ихний зорилго болгож байна. Би яагаад энд байгаагаа мэдэх нь чухал биш. Харин энд байгаа минь өөрөө чухал. Миний сонгож байгаа зүйл бол хүмүүст өөрсдөө илүү сайхан мэдрэхэд нь туслах. Мөн гэр гэж байдаг гэдгийг нь ойлгуулах. Би тэнд очиж үзсэн. Би буцахад бэлэн. Буцах тасалбараа би халаасандаа хийчихсэн яддаг. Байнга авч явна. Нислэг хаанаас хизээ хөөр хэврэл мэдчихүүд би шууд суун тэгээд явна. Тиймээс миний хувьд энэ бүхний утга нь ердөө л энэ бол маш их ад жаргалтай үйл явц. Би сайн утгаар нь хүлээж байна. Гэртээ буцах тэр мөчийг. Надад бол энэ бүх маш ойлгомжтой, маш энгийн. Би ад жаргалтай байх дуртай. Би тэнэгхэн хөгжилдөх дуртай. Би баяр хөөргийг сонгодог. Учир нь би гэрлийг санахад гэрэл бол ад жаргалтай орон байсан. Гэрэл нь баяр хөөр хошин мэдрэмжээр дүүрэн байсан. Би гэрлийг хамгийн мундаг stand-up comedian шиг гэж хэлдэг. Яг гэвэл гэрэл надад чи хэнд байгааг нь шалтгаан бол баяр хөөргийг мэдрэхийн тулд гэж хэлсэн. Мөн хүн бүр оршин байгааг цорын гад шалтгаан бол баяр хөөртэй байх. Энэ бол маш энгийн. Огт төвөгтэй биш. Энэ бол үзэн ядахын оронд хайрлахыг сонгох явдал. Энэ бол сонголт. Би энд байх хугацаанд аль болох олон удаа үзэн ядахаас илүү хайрлахыг сонгохыг хичээдэг. Мэдээж байнга чадаад байхгүй ч би ч бас бусдад адил хүн.
Гэхдээ би илүү олон удаа үзэн ядхаас илүү хайрлах, уурлахаас илүү инээмсэглэхийг сонгож чадна. Энд ямар ч зүрхтэй философи байхгүй. Зүгээр л хин нэг азааргалтай болгох жижигхэн баяр хөөрүүд л чухал. Учир нь бид бүгд нэг тул би хин нэг баярлуулбал өөрийгөө баярлуулж байна гэсэн үг. Харин би хин нэг үзэн ядад өөрийгөө үзэн ядаж байна. Хин нэг шахлуулбал өөрийгөө шахлуулж байна. Энд ямар ч тусгаарлал байхгүй. Ямар ч шатлал байхгүй. Бид бүгд нэг. Мөн гэр дотроо бид бүгд нэг юм. Би бол гэрлийн голографик нэг хэсэг. Өөрийн вибрац хангалттай доошлуулж дэлхий хэмээх гариг дээр сүүн замын галактикийн нэгэн нарны аймагт 1937-оос 2022 оны хооронд өөрөөр хэлбэл өнөөдөр хүрэхийн цаг хугацаанд төрөх боломжтой болсон. Энэ бас миний түүх. Би энэ түүхтээ үнэн шивээрээ байна.